хэдий айгүй сайн ойлгосон бэ гэхээр яг коронагийн үеэр өвлийн хүлэмж буюу энэ одоо хүнсний ногооны тариалт бол айгүй хэрэгтэй одоо зүйл байсан байна гэдгийг гэр бүл маань ойлгосон ч л байдгийг тий. Тэгээд ингэж л эхэлж байсан да. Ингээд гатаагаад энэ өнөрийн үнрэлтэд таад. Ийм гоё мөртөр. За энэ манай том хүргээ ах бас энэ манай ургац сургалтанд ингээд 2 өдөр тусдаа жид болгоо ирж тусалтай. Тэгээд бас өөр хүүхдүүдэд ч гэсэн дагуулж ирээд ингээд манай ургац сургалтанд байнга оролцдог ингээд анх ихч гэр бүлийн дэмжлэгийг бид нэр аягүй сайн авдаг. Бид нар бол нэг хэсэг ингээд бас түүж аваад хатаагаад өвөл хүүхдүүдтэй витамины оронд ингээд ажиллаулж штэ. Тэгээд атгам атгамаар болдгоо гэж маш олон удаа бодсон. Тэгсэн хэрний алхамаар одоо цаашаа ингээд юм аа бас сэтгэл бодоо тий. Тэгээд ахын дүүс санаан зон за үер бодлоо шүү наагур чи юу болов гайгүй юу аадруулсан гэж шуургалсан гэн та хэд гайгүй юу гэж ингээд байнга ирнэ штэ. Тэгэл энэ хэдийн тусдын байгаа учраас бизнесмен бас яах вэ? Унж боссон ч гэсэн ингээд л нөхөд л явжлаа. За намайг дэлгэрийн амар сайхан гэдэг. Би яг хүлэмжийн аж ахуйн энэ бизнесийг эрхлээд 11 дэх жилдээ ороод явж байна. Манайх одоо яг дасралтгүйгээр бол нэг 8 жил яг өвөл ажилласан. Тэгэд анх бол хүлэмжийн аж ахуйг эрхлэхэд бол манай Монголд бол ер нь төдийлөн өвлийн уйлралт хүлэмжийг бол ажиллуулж байгаа туршлага том бага. Нөгөө тармил ургамлаа сонгох гэдэг бидэрт бас маш их бэрхшээлтэй байсан. Тэгэл одоо юуны төрөнд нөгөө тарьж сурснараа өрцөв помидороос л эхэлж байгаа шүү дээ. Тэгээ өвлийн нөхцөлд бол бас ургалт нь гүйцэхгүй тий. Ингээд энэ зүйлийг давсаар агаал одоо бид нар ерөнхийдөө бол жигдрээд тармил ургамлаа сонгодог, үрээ сонгодог тий сонгох газараа мэддэг. Ийм болоод ингээд ажиллаж байна. Ерөнхийдөө миний яг үндсэн мэргэжил бол барилгын чиглэлээр би мэргэжил төгссөн хүн. Тэгээд өрхийн болон одоо хүнсний ногоо эрхлээд бас тодорхой хэмжээнд ногоо тариад үзсэн учраас энэ өвлийн хүлэмжинд хүнс ногоо ургуулах юм бол одоо Монгол те дотоодын хэрэгцээг хангахад бас жоохон ч гэсэн хувь нэмэр болох юм болов үнэхээр бас нэг эрүүл хүнсийг хэрэглэгчдэд хүргэчихье гэж одоо сонирхоод одоо өөрийн энэ хоёр сурж авсан олж авсан мэдлэг байна шүү дээ тийм ээ. Нэг нь болохоор миний мэргэжил барилгын мэргэжил байгаа. Тэгээд дээрэс нь хүнсний ногоос тариалаад тодорхой хугацаа өнгөрсөн учраас би бас өвөл ургуулад ургацыг авах энэ бас надад сонирхолтой санагдчихсан учраас би хөвлөмжөө барьж эхэлсэн дээ энэ ажлыг. За бид нар анх одоо 2014 онд хүнсний нарийн ногоог тариалаад ингээд зах зээл дээр гаргахад манай төдийлөн одоо Монгол нарийн ногоог бол манай хэрэглэгчдийг таашаа хүлээж авдаггүй байсан. Одоо тий хятад ногоо Монгол ногооны ялгаа нь юу аагийн гэдэг ингээд ойлгодгүй үед айгүй их байсан. Тэгээд ер нь бас энэ хүнсний ногоог Монголд ургасан яг одоо урдаас орж ирж байгаа импортын ногоо юу гүй юу гэдгийг хэрэглэгч таних тэр хугацаа бол бас ямар үе байсан бэ гэхээр би яг энэ коронагийн үе л гэж хэлээ. Яг энэ үед ногоо тасарсан байсан яг дотоодод хинээс гарч байгаа, хинийхийг хэрэглэж байгаа гэд тэгээ тэр үед манад нөгөө захиалгад худалдан явдаг байсан учраас бид нар тэрнийхээ дагуу хэрэглэгчтэй хүргэдэг байсан. Яг зойрондоо хийсэн сүнсний ногоо мөн яг хүлэмжнээс гарч байгаа шинэ ногоогоо ингээд 10 хоног тутамд одоо нэг 50-аас 60 хэрэглэгч байнга ингэж хүргэж ирсэн. Тэгээ одоо хүртэл ингээд энэ ногоогоо хэрэглээд яг манайтай ингээд харьцаад өөр ногоог авдаггүй яг л манай ногоог бараг таньдаг. Тий амтын хүртэл мэддэг болсон. Сорт салхыг хүртэл тэд нар маань амтгүй мэддэг болсон. Ийм төвшөнд хүрсэн байна. За бид нар энэ хүлэмжиндээ нэг 4-5 төрлийн ургамал өвлжүүлж ургац сурах гэж байна. Тэгээ дийлэнх мас нь бол чинцай буюу цохор майлз байгаа. Тэгээд чинжүү өрлөн лойл баг гарна. Дараа жил би бас хашны ургац хэр байх болоо гэд ингээд хаш тарихад ер нь ямар байх вэ гэж бодоод ингээд хашны бас энэ жил нэг мөр 20 хэдэн ургамал өвлжүүлж үзэж जैन. Тэгээ энэний ургац маань одоо чинжүү шиг байх нь үү тийм чинцааны дайтай ургац биднэрт өгнө үү гэд ингээд өвөл бас бид нар дан тариалт хийхээсээ гадна нөгөө үр сортоо сонгоно өвлжиж чадах нь үгүй юу гэд ингээд жижиг туршилтуудыг бол бас хийдэг байгаа. Ерөнхийдөө төмсний маань ургац. За одоо энэ жилийн хувьд бол одоо хамгийн том төмснүүд нэг ийм байна. Тэгээ дундчил хурааж байна л да. Ер нь бол нэг талбай услгаагүй талбай болол их баг гарч байна. Услгаатай талбай маань бол төмс нь бас арай өөр байна. За өнөөдрийн манай ургац сургаалтанд оюутнууд тэгээд манай ах
Игч хүргээ ах игч ингээд дүүнэр өнөөдөр ингээд нэг 10-аад хүн төмс сургаалтан дээр явж байна. Тэгээд 2 өдөр одоо бид эдийн урах сургаалтан дээр туслаад тэг ингээд явж байна. Энэ ер нь ингээ хашаага дагуулад бид нар бас нөгөө нэлээд сайн мод тариад байгаа маа. Энэ тэхэн шигний жимс одоо бас арай хөлтчихээг байна. Энэ бол түүж авч бид нар арай л амжсангүй л дээ. Ер нь бол энэ нөгөө бас жимс нь хүүхдүүдэд ингээд өгөөд юм уу хатаагаад хөлдөөгөөд ингээд хэрэглэхэд эн чинь бас бид нар бол нэг хэсэг ингээд бас түүж аваад хатаагаад өвөл хүүхдүүдтэй витамины оронд ингээд ажиллуулдаг шүү дээ. Бид нар бол одоогоос нэг 2-3 жилийн өмнө ингээд хүмүүс нөгөө Монгол ногоо таниад хэрэглэлцдэг болоосай тий Монгол ногоо чинь ийм шүү дээ гэд ингээд явдаг байсан бол манай хэрэглэгчд ер нь бол ногоог ялгадаг болсон. Гэхдээ манай ногоонд одоо нөгөө сорт өөрчлөгдөхийг мэддэг болсон л байгаа шүү дээ. Дээрээс нь яг энэ хэрэглэж байгаа хүмүүс маань үнэхээр импортын ногоо чинь өөрөө хэд тоноо тий хэд хоногийн дараа нөгөө хэрэглэгчд маань хурж байгаа байлээ гэд. Тэгээд арай тусдаа өрөөр сортоор танах тариад байна уу гэд тариаланчд маань асуугаад байдаг. Бид нэр адилхан л өр сортороо хэрэглэдэг. Тэгээд энэ дээр өшөө юу гэхээр зэрэг бид нар тариалтандаа хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж хэрэглэдэг учраас бидний одоо тэр бүтээгдэхүүн маань чанартай гардаг. Тэгээд тэр чанарыг хэрэглэгчд маань мэддэг учраас таашааж хүлээж авдаг. Тэгээд бас Монгол одоо импортын ногоогоо бид нар маань ялгадаг болсон. Энэ бол бас нэлээд тийм давуу тал байна. За ер нь бол биднэрт бэрхшээл маш их тохиолдсон шүү дээ. Ер нь бол тэгээд ямар ч бизнес эрхэлж байгаа хүмүүст маш олон төрлийн тий улс төрийн байна, цаг агаарын байна тий тэгээд тухайн орчны бас эдийн засгийн хүрээ хүртэл бид нарт хамарч байгаа байхгүй юу? Адагдаад хавар ингээл ажил хийхэд байж байтал хавар энд маш их салхилдаг газар байгаа. Хүлэмжийн 30-ыг ч юм уу эсвэл педагогтой юутай ингээд ургамал бид нар чи өвлийн үлэмж ажилладаг учраас яг үед ургацаа өгөөд байж ах үед бол салхилчдаг. Тэгээд нөгөө салхины хүч бид нар хэдий тооцоод хийсэн боловч манад байгаа нөгөө байгаль бүтээгдэхүүнээрээ бид нар хийн. Яг бүр сайныг сонгоно гэдгээр бас өндөр үнэтэй. Тэгээд үнэхээр манад ингээд орж ирсэн ер нь бид нар бүтээгдэхүүнээрээ байшин барилга барьж байгаа учраас тэрэн дээр бас маш их алдаа гард юм билээ. Тэгээд тэрийгэ 30-аа ингээд алдчихдаг 2 сар хийсэн үрсэлгээ нөгөө боожулж байгаа юм маань ургацсан маань тэр чигтээ алдчихж байгаа шүү дээ. Бид нар ядаж 6 сарын хугацаанд зардлаа нөхөд ашиг олно гэд байж байгаа юм маань ердөөсөө 2 сарын дотор ургац өгөөд эхэлж итлэл нураад унахаар чинь маш их шантрах үе гарна шүү дээ. Бид нар үр зээлтэй байдаг тий үр зээлээ яах вэ? Дээрээс нь одоо дахиад энийгээ авахар дахиад өртөг тийм ээ. Тэгэхээр одоо энийгээ яах вэ гэдэг ингээд за болох уу гэдэг. Тэгээд энэ хүртэд эхэлчихсэн. Тэгээд алхамаар болох уу гэж маш олон удаа бодсон. Тэгсэн хэрний алхамаар одоо цаашаа ингээд юм аа бас тэгэл бодоод тий. За хэрэглэгч яагаад гэвэл манай ногоог үнэхээр таашааж хэрэглэдэг учраас хэрэглэгч маань байгаа учраас бид нар энийгээ үргэлжлүүлээд хийсээр хагаад өнөөдөр хүрч байна. За тэгээд одоо энэ альва одоо бизнес шинээр эхлэх гэж байгаа залуучуудад хандаж хэлэхэд бол та тавьсан зорилгынхаа өдөөс тий сүхрэх үе гарнаа. Гэтэ тэрийгэ та аль болох уужуу тайван бодол тэг хүлээцтэй өөрийнхөө одоо алдаан дээр яаж тэр алдаагаа засах уу, залах уу гэд ингээд тууштай л байх юм бол амжилтанд хүрнэ. Тэрнээс нэгийг ихтэй энэ болохгүй байна гэд дараагийнхыг эхлэх хэрэггүй шүү. Ер нь тэрэндээ тууштай байх хэрэгтэй. Тэр цагт бол амжилтанд хүрнэ л гэж хэлмээр байна. Зя одоо чинь 5 жилийн дараа манайх чинь ер нь бол хүлэмжийн аж ахуйгаа бид нар аль болох л одоо нөгөө смарт болгох гэд зүтгэж जैन хичээж जैन те хүний оролцоог арай бага болгох. Тэгээд одоо бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг зарим тохиолдолд бид нар нөгөө тасалдлын үүсгдэг байхгүй юу? Аль болох нэг дагнсан 3-4 төрлөөр тэгээд тасралтгүй бас маасаа нэмэгдүүлж үйлдвэрлэх юм зорилготой л байна. За тэгээд ярилцлага авсан та хэдтэй баярлалаа.